За өглөөний мэндэ юу яаж та сайхан амарцсан уу? За энэ сонсогдож байна. Тулгбар Ариуна Бат Аяка гэрэл гигэ наран Азийн их минь Кока-Кола осо ган хуйг за бүгдээрээ өглөөний мэнд ороод ирсэн байна. За осо юу яа дээр очиод тэрвэрлдээ дуулсан би дахиад жаахан тэрчигээл тэрсэн тэгсэн чи намайг ууцсан юм гээд тэрийгээ сансан өглөө сайхан амарсан юм байна гэнэ. Хоорондоо ярилцж юм уу? A-sound хамтлаг тарчихсан юм уу гинэ. A-sound тарсан сүүлийн байрта харин тарсан гэдэг чинь сая тоглолт нь болсон те 5 сарын 17-нд болсон. Ууг нь үзье гэж бодож байсан тэгээд амжаагүй. За morning гэсэн байна. За манайхан сайхан амарцсан мэт те. UA Entertainment-ийн дэлхийн онцлог трендүүд нэвтрүүлэг стрим инхүү эхэлж байна. За бид нар бол яг ууг нь телевиз шиг тийм форматаар явахгүй хичээж байгаа. Илүү тийм чөлөөтэй стилээр явна. Гэхдээ бас дан стрим шиг яваад байхаар бас явахгүй юм. Бид нар тунгийн тааруулаад хожрын тааруулаад нэг юм шинэ форматаар нэг юм байдлаар дүрс дээрээ жоохон анхаарад тэгээд онцлог трендүүдэд өргөлжлүүлж байгаа. За өнөөдөр 2026 оны 5 сарын 21-ний өдөр өнөөдөр Google трендээр Америк нэгдсэн улс, Их Британи, Япон, Солонгос, Орос зэрэг улсуудад сүүлийн 24 цаг хамгийн их Google-ээр хайлттай байсан сэдвүүдээс онцолж барьж аваад за ялангуяа биднэрт илүү сонирхолтой монголчуудын илүү сонирхолтой гэж үзсэн сэдвүүдийг нь онцолж барьж аваад тэгээд өнөөдөр бүгдээрээ ярина. За миний ер нь бол би өдөртөө бараг 10, 20, 30, 40 сэдвээс ингээд саманжаагаад ер нь сэдвүүдээ сонгодог. За одоогор бол надаа энэ ч бүгдээрэнд нь ярих 10 сэдв байна. За 2, 3 нэлийн гүнзгийрүүлж ярина. За 3 сэдв дээр нь гүнзгийрүүлж ярих гэж бодож байна. Тэгээд бусд нь бол ерөнхийдөө нэг тийм хөнгөн тийм сэдвүүд байлээ. За би Монголын мэдээг бол түр орхичод байгаа. Манайхан ч гэсэн саналаа өгсөн. Ер нь Монголын трендийг ярих гээд болдох нэг хэрэг байхгүй хаа гэдэг жилээ. Тулга про явдгаараа л явъя гинэ. Азийн их минь A-sound хүндэтгэлээр тоглолтоо хийгээд тарж байгаа нь маш гоё санагдсан. Надад бас их тийм гоё санагдсан. За шууд эхний мэдээлэл бүгдээр ороод. Эхний мэдээ өнөөдөр бүгдээрээ геополитик жоохон ярих шаардлагатай болж байгаа шиг байна. Яагаад гэхээр 5 сарын 19-нд буюу за өчигдөр сүүлийн 24 цагт юугаар трендер орж ирсэн. Гэхдээ үйл явдал нь бол уржигдар болсон. Нийтсэн үндэсний байгууллага дээрх хэрүүл олон анхаарлыг татлаа. За үүнээс болоод ийм хальт Их Британи, Америкт байгаа. Америк нэгдсэн улс Орос, Латв улсыг занал хийсэнд буруутгаж байна гэсэн юм хальт. Яагаад буруутгаад байгаа юм бэ гэдэг энэ хальт. Америк нэгдсэн улсад 10,000 хальттай. За Их Британд 20,000 хальттайгаар энэ барууныхны дунд гол ярианы сэдв болоод байгаа. Яасан бэ гэхээр ингэсэн Оросын холбооны улсад 5 сарын 17, 18-нд ер нь том дроны цохилтууд орж ирээд байгаа. За Орос бол дроноос бол нэлээд одоо юм 5 сарын 19-нд сүүлд Невиномиск болон Кстовод химийн баяжуулах үйлдвэрт нь дроны цохилтууд өгсөн. 5 сарын 17-нд Москва хотод одоо шууд цохилт өгсөн дроны. За тэг 3 хүн нас ороод 17, 18 хүн гэмтсэн гээд 15-нд Рясан хотод бас үйлдвэрлэлийн аж үйлдвэрлэлийн болон ийм нэрд боловсруулах үйлдвэрүүдэд нь дроны цохилт өгсөн. За ингээд ерөөсөө 15, 17, 19, 4 сарын 29 гээд тасралтгүй ийм цохилтууд өгöd байгаа. За Оросын холбооны Оросуудын хувьд дроны цохилт толгойн өвчин болж байгаа гэдгийг нэг илэрлэл нь дроны бичлэгийг Оросын иргэн өөрийнхөө нийгмийн сүлжээн дээр тавихыг мэдээллийг хориглоно.
хэрэг тавих юм бол $2,000 торгоно гэдэг юм хууль хүртэл баталсан. За тэгэхээр ерөөсө дроны асуудал бол нэлийн юм анхаарлын төвд байгаа ийм асуудал. За яг үүнтэйг холбоотоор нэгдсэн үндэсний байгууллага дээр 5 сарын 19-нд болсон хурал дээр Оросын холбооны улсын төлөөлөгч нэгдсэн үндэсний байгууллага дээр одоо суурин төлөөлөгч гэж ярьдаг баг. Тэгээ Василий Небензя ийм мэдээлэл хийсэн. Латвийн эсрэг. За Оросууд юу гэж хардж байгаа вэ гэхээр Латв буюу Балтийн 3 орн байгаа. Латв, Литв, Эстони. За энэ газрын зургаар харуул их тодорхой харагдах байх. Латвийн одоо юунаас нутаг дэвсгэрээс Москва орох зам ойрхон. За нэг ийм шалтгаан. Хоёр дахь шалтгаан бол Москвароо довтолж байгаа дронууд, ойртож очиж байгаа дронууд яагаад ч юм бэ буцаж очиад Латвийн газар нутаг дээр очиж буцаж тийшээ ороод байгаа. За Литвд болсон бас нэг энэ дрон төөрж очиод ингээд нөгөө Литвд нэг дэлбэрэлт болсон байна гэж байгаа. Ямар ч юм яагаад ч юм бэ Орос руу явуулсан дронууд нь буцаад Латв юм уу Эстони руу ингэж яваад байгаа. За гол төлөв Латв улс руу явж байгаа юм шиг байна. За Оросууд юу гэж хардж байгаа вэ гэхээр Латвд бол одоо русофоб буюу Оросуудыг үзэн яддаг үзэл бол бас нэлээд түгээмэл. За ер нь энэ Оросууд өөрийнхөө хөрш зэрэгэлдээ улсуудаа бол ер нь их заваадаг. Тэднээс нь үргэлжил Орос дургуун хүмүүс нэг хэсэг байдаг. За тэр тусмаа Латвийнхан бол Латвууд бол бас НАТОгийн гишүүн болсон. За энэ Балтийн 3 орн Литв, Эстони, Латв гурлаа НАТОгийн гишүүн. За тэгээд Оросуудын эсрэг нэлээд байр суурьтай Украиныг маш хүчтэй дэмждэг юм улсуудын нэг. Тэгээд Латв бол гэхдээ жижигхэн улс, цөөн хүн амтай. Хэдэн хүн амтай Латв нэг манай Монголтой ойролцоо л байгаа бол одоо Монголоос жижигхэн ч байгаа одоо баг. Тэгж санагдав. За 1.8 сая хүнтэй юм байна. Латв улсын жижигхэн улс Оросуудыг бас ингээд их тийм үзээд гэх юм уу дургуун хүмүүс олон байдаг. За тэгээд байр суурь ч гэсэн Украиныг дэмжиж байгаа. Оросууд юу гэж хардж байгаа гэхээр Латв Украинд дроны цохилт хийхэд нь туслаад байна. Магадгүй Латвийн газар нутгаас дрон нисээд байж магадгүй юм шиг гэж хардж байна. Дээрээс нь НАТОгийн гишүүн болон Латв гэдэг улс өөрөө энэ НАТОгийн гишүүн улсууд Москвад болон Оросын газар нутгуудад дроны цохилт өгөхөд тагнуул болон мэдээллээр хангаж тусаалаад байна. Буюу Латв шиг жижигхэн улсыг дарамтлсан байна. За энэ гурав дундаас хамгийн жижиг нь баг Латв удаа. Ер нь сулан те. Латв улсыг ингэж хэлсэн байна. НАТОгийн гишүүнчлэл чинь чамайг хамгаалахгүй шүү гэж Василий Небензя нэгдсэн үндэсний байгууллагын хурал дээр аюулгүй зөвлөлийн хурал дээр уржигдэр мэдгдсэн байна. Василий Небензя. Ёо шууд одоо өөр улсыг Латв зүгээр чи аятайхан байгаарай чи тэр дроноор туслаад ах шиг байна. Чамайг бол НАТО ч хамгаалж чадахгүй шүү гэж шууд дарамтлсан байгаа юм. За тэгтэн бас нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд төлөөлөгч Тами Брюс хариу бичсэн байгаа. Энэ нэгдсэн үндэсний байгууллагын одоо гишүүдээс ийм занал хэл байх ёсгүй. Америк нэгдсэн улс болон НАТОгийн бүх гишүүдийнхээ төлөө ажиллах болно буюу хэрвээ НАТО Латв руу довтлох юм бол бид нар хамгаална шүү гэдэг мэдээлэл Америк нэгдсэн улс хийсэн гэсэн үг. НАТОгийнхаа дагав. Гэтэл Оросууд болохоор НАТО ч чамайг хамгаалахгүй шүү. Аятайхан байгаарай. Яагаад Украин туслаад байгаа юм? Та нар туслаад байгаа юм шүү гэсэн юм байдлаар хандсан байгаа. За тэгтэн Латвийн одоо төлөөлөгч Санита Павлута Дисландас гэдэг энэ хүн энэ ерөөсөө бүр солиорчиж одоо pure fiction буюу зөвхөн зөвгнөл кино шиг юм яриад байна гэд хариуд нь хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ буруутгаад байгаа үйлдэл нь худлаа гэж хэлсэн байгаа. За үүний дараа нь Европын холбооны бас төлөөлөгч энэ одоо Москвагийн нэгдсэн үндэсний байгууллага дахь хэлсэн үгийг нь буруу шагаад Оросын холбооны улс ийм бодит байдлыг гуйлах ийм толгой эргүүлэн ийм балан асуудлыг гаргаж ирж байна гэдээ бас буруутгасан. За яг энэний дараахан ерөөсөө ТАСС буюу Оросын холбооны улсын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага ТАСС агентлагт Сергей Рябков гэдэг энэ Оросын холбооны улсын алтан тушаалтан. За гадаад хэргийн яамны юу шүү дээ
гадаад хэргийн яамны орлогч. За энэ Сергей Рябко гэдэг хүн юу гэж мэдгдсэн бэ гэхээр Оросын холбооны улс болон НАТОгийн хооронд мөргөлдөөн гарах магадлал улам өссөөр байна гэж. Эрсдэл бол нэмэгдээд байна гэж хэлж байна. За өөрөөр хэлбэл хэрвээ Оросын холбооны улс НАТОтой байлдахдаа галлын шугам нэгдэд бол хаанаас эхлэх нь бараг маш тодорхой харагдаж байна. Хамгийн сул буюу хамгийн эмзэг газрууд руу цохилт өгөх гэж оролдох байх. Энэ бол Балтийн 3 улс, за Латвиас эхлүүлээд Эстони, Литв энэ 3 эвгүүтэх магадaltaй. За яагаад энэ 3 эвгүүтэх магадaltaй гэхээр газрын зураг харуул Калининград гэдэг Оросын газар нутаг байгаа. За Калининградаас Беларусь хүртэл. За би нэрийг надад. За Калининградаас Беларусь хүрэх энэ хэсэг Сувалки гэдэг юм. Юу байдаг? Сувалки гэдэг хоолой гэх юм уу? За яг Казахстан, Монголын хооронд жоохон зай байдаг шиг Калининград болон Беларусь хоёрын хоорондох зайд 65 км-ийн зайтай юм жижигхэн хоолой байгаа. Энэ хоолойгоор Орос цэргээ оруулаад энэ хоолойг эзэлчих юм бол Латв, Литв, Эстони гэдэг Балтийн 3 улс Европын холбооноос тасарчна. Их газраас тасарчна. Эднүүст их газраар лав тусламж өгөх, их газартай холбоо шууд таслах боломжтой. За энэ маш эмзэг Сувалки гэдэг юм цэг байгаа. За Оросын холбооны улс хэрвээ илүү ингээд агрессив буюу илүү довтлоод өөрөх эрх ашиг илүү хүчтэй хамгаалах гэж оролдвол Сувалки энэ Сувалкигийн гап гэж онгорхойгоос эхлэх нь бараг гарцаагүй гэж олон нийтийн шинжээчд үзэж илээ. За Беларусь бол угаасаа Оросын холбооны улсын гол холбоотон, тийм учраас Беларусыг Оросын газар нутаг гэдээ үзчихэд бараг болох юм шиг байна. За энэхүү Беларусын газар нутгаар Оросын холбооны улсын цэргүүд чөлөөтэй зорчиж байгаад Киев рүү цохилт өгж байгаа ш. Тэгэхээр Беларус бол мэдээж эрг хэрвээ Сувалкигийн хэсгийг эзлэх бол Оросын холбооны улсыг дэмжих нь бараг тодорхой. За ингээд том зургаараа бас юу харагдаж байгаа гэхээр бид нар ингээд Ираны дайнаас гадна Европын холбоонд ирэх ч гэсэн маш тийм асуудал жижигээр хурцсаар байгаа. За Ши Жинпин түрүү хэлсэн шүү дээ. Ер нь бол Түсийдидисийн тавх руу бүгдээрээ орж байгаа. Буюу дэлхийн хүчний ирэмб дараа л өөрчлөгдөх гээд, нааш цааш хөдлөх гээд ингээл ерөөсөө тийм дайм болчихгоо л нэг юм төгшүүртэй байдал байгаад байна л да. За Бат сайхан дулаараад ажил ихсээд лайв үзэх завгүй байгаад нөхөж үзээд л байгаа гэсэн байна. Өглөөний минь дэрэг ингээ гом толгормоо бичсэн байна. С цагийн гэж байна. Орсуудыг бид пуужиндах боломжтой гэж дэмил мэдэгдэл хийсэн байна да энэ жижиг улсууд гэсэн байна. За тэгээ Сувалкигийн коридор гэж байгаа тийм Сувалкигийн хоолойгоор хонглоор тань бас гал нэгдэж магадгүй. За Оросын холбооны улсын албан ёсны төлөөлөгч нь албан ёсны тушаалт нь НАТО болон Оросын холбооны улс хооронд мөргөлдөөн гарах магадлал улам нэмэгдээд байна гэд мэдэгдчихлээ. За яг энэ үйл явдалтай зэрэгцээд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд хүрэлцэн ирээд байгаа. За Бээжинд хүрэлцэж ирээд дүнгэж Хятадын дарга Ши Жинпин Дональд Трампыг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хүлээж авсныхаа дүнгэж дараа нь Владимир Путинийг хүлээж авч байна. За энэ Путиний Хятад дахь айлчилж байгаа айлчлал бол Путиний хувьд 25 дахь удаагийн айлчлал. 25 дахь удаа. За энэ өөрөө юу хэлж байгаа гэхээр ерөөсөө Путин бол байн Хятад руу явдаг гэх юм уу? Хятад руу заавал явдаг, байн явдаг энэ тийм
улс болж байна. За ялангуяа барууныхантай харилцаа Орос нэлээд мууцнаас хойш Хятадтай бол бүр харилцаа зузаадахаас өөр аргагүй байгаа. За энэ удаагийн Хятад Оросын албан ёсны уулзалтад Монголдо бол анхаарлын төвөнд Монголтой холбоотой нэг сэдв шууд орж ирж байгаа. Сибирийн хүч 2 гэдэг нэртэй газын дамжуулах хоолойг Оросууд Хятадтай хамтарч нэвтрүүлэх хүсэлтэй байсан. За энэ одоо Сибирийн хүч нэртэй энэ газ дамжуулах хоолой нь Монголоор дамжих байсан. За тэгэд энэнийг явуулахыг Путин бол туйлыг хүсэж байгаа. Яагаад тэгэхээр жилдээ 50 тэрбум метр куб газыг Оросоос Хятад руу шууд хин хоолойгоор дамжуулж Монголоор дамжуулж явуулах юм. Эдийн засгийн хувьд асар том эргэцтэй юм төсөл байгаа. Гэтэл хамгийн хачирхалтай Хятад энэ төслийг нь хүлээж авсангүй. Няцаасан байна. За энэ үйлдэл их тийм олон одоо юмыг ялангуяа монголчууд бидэрт сануулж байгаа шиг байна. Орос Хятадыг гуйж штэ. Сибирийн хүчээ явуулъя гэхдээ нь үгүй гэж хэлж байна Хятад. За гэхдээ яг бүр болчихно гэж хэлээгүй. Энэ удаатай хойшлуулж байгаа. Нөхцлөө тохирч чадахгүй байна гэсэн үг. За гол нөхцөл тохирч чадахгүй байгаа шалтгааныг бол Хятад үнийн хувьд Оростой тохирч ойлголцож чадахгүй байна гэсэн үг. Орос мэдээж хэрэг аль болох газаа арай үнэтэй зарахыг бодно. Тэгэхэд Хятад өөрийнхөө давуу талаа ашиглаж Хятадд бод газ зарыг гэдэг улс Оросоос өөр зөндөө байгаа. За тухайлбал Туркмен, Казахстан, дээрээс нь зүгээр зөөврөөр Катар, Австрали, Америк нэгдсэн улсаас ингээ авчиж болж байгаа. Заавал Оросын юм газаас хараад байх. Хятад ерөөсөө шаардлага байхгүй, үнэтэй авах шаардлагагүй гэд Оросд ер нь бол за муухайгаар хэлэхэд салаавч үзүүлчлээ гэж хэлж болно. За энийг дагаад Монголоор дамжих болсон төслийн хүү хойшилж байна. За хизээ нэгэн цаг Сибирийн хүч баг хийдэх. Гэтэ үн дээрээ тохиролцож чадахгүй л яваад байна гэж би үзэж байна л да. За ингээд энэ нэг тийм том сэдв болсон байна. Олон улсын шинжээчид ч гэсэн Сибирийн хүчийг онцолж байлээ. Сибирийн хүч төслийг гасаасанд. Гэхдээ энийг юу гэж хэлж байгаа вэ гэхээр Хятад бол ерөөсөн Оросын холбооны улсыг өөрийнхөө дураараа хөдөлгөж чаддаг болчихжээ. Сибирийн хүчийг үгүй гэж хэлж байна гэдэг чинь ерөөсөө Хятад бол Оросыг бол нэрээ үнийн шалдаа буутал унгаах сонирхолтой байх шиг байна гэж тэгж үзэж явах шиг байна. За дээрэс нь Орос Хятад хоёр бол юун дээр айгүй их дахин хоёулаа ингээд аль нь яриад байгаа вэ гэхээр дэлхий бол олон талт ертөнц болж байна. Олон талт ертөнц болж байна. За Америк нэгдсэн улс бол дэлхийд ингээд бүх дэлхийн улс төр дээр ганцаараа газаргалдаг цаг хугацаа өнгөрсөн. Энэ бол өнгөрсөн шүү. За энэний эсрэг энэ одоо үйл хэргийн эсрэг одоо ингээд яг Ши Жинпиний онцлж хэлсэн үг нь бол одоо дэлхийн улс төр дэлхийн тавцан дээр л ширэнгэн айн дүрм үйлчилж эхэллээ буюу хин хүчтэй хэнийг дэрлдэг юм ямар ч дүрмгүй юм аимшигтай юм цаг үе ирлээ гэж өөр тайлбарлаж байгаа. За тэгээд энэний эсрэг бүгдээрээ улс орн нэгдэх хэрэгтэй байгаа. Энэ фракц байгуулах хэрэгтэй. Энэ фракцад Оросын холбооны улс нэгдэж байгаа гэдэг өөрөөсөө бас ярьж илээ. За 20 зүйл заалттай хамтын ажиллагааны гэрээнд юу яасан? Гарын үсэг зурсан юм байлээ. За энэ нь бол худалдаа болон технологи, за стратегийн хамтын ажиллагаан дээр одоо ингээд ойлголцсон гинэ. За тэгэд манай Орос болон Хятад хоёр ч манай хоёр хөрш энэ хоёр хоорондоо улмал цуцаатгаж байна. За стратегийн түншлэл байгуулсан 25 жилийн ой гэж бас цогсон байлаа. За санаа нь бол Путин баг гарч ирээд Хятадтай ингээд нэг харилцаатай болсны 25 жилийн ойгоо инхүү тэмдэглэж явах шиг байгаа юм. Тэгээд энэ бас олон улсын шинжээчдийн анхаарлын төвд байлээ. За гамба Орос тактикийн цөмийн зэвсэг гэж хүзэртэй юу гэсэн байна. Оросын одоо гол хүзэр бол тактикийн цөмийн зэвсэг. За Оросын холбооны улс яг албан тоогоор бол ингэсэн байна. Албан тоогоор бол 4300-аас 5500 цөмийн зэвсэгтэй гэж байгаа. За үүнээс ихэнх нь буюу 3000 тактикийн цөмийн зэвсэг. За Америк нэгдсэн улс бол Оросын холбооны улстай адилхан тооны ойролцоо тооны цөмийн зэвсэгтэй. Гэхдээ ихэнх стратегийн цөмийн зэвсэгтэй. Цөмийн зэвсэгтэй.
За Америк бол 3700 цөмийн хушуутай боловч тэрний ихэнх нь стратегийн цөмийн зэвсэг гэдэг бол Оросынх бол тактикийн цөмийн зэвсэг буюу байлдааны яг одоо талбар дээр жишээ нь Украин гэх юм уу энд болж байгаа дайн дээр ашиглах боломжтой тактикийн цөмийн зэвсгүүд гэж үзэж байгаа юм билээ. Айко гэрэл ингэнэ. Камера байрыг нь солиодч төрөв хажуугийн чад харагддаг аваадч төрөв бүр гоё дэлгэц дүүр нь харагдаг болоод шээрлсэн зураг нь том харагдаад гоё агаа гэсэн байна. Гамба тэгш талд хоолой татхад амархан хямдхан гээд байгаа гэсэн байна. Мина ами бүгд өглөөний мэндэ гэд амраа өглөөний мэнд гэсэн байна. За бүгдэрэнд нь өглөөний мэндэ. За ийхүү олон улсын мэдээ гэд бас нэлийн анхаарлын төвд орж ирсэн. За өнөөдөр ярих олон улсын мэдэн дээр нэмээд ярих ганц одоо энэ дээр нэг мэдээ нэмжээ. За энэ бол Өмнөд Солонгост хэрэгжиж байгаа Samsung-ийн ажил хаялт гэдэг хайлт Өмнөд Солонгостой 20,000 хайлтгаар бас сүүлийн хамгийн халуун сэдэв байлаа. За Samsung гэдэг улс Samsung бол Өмнөд Солонгос юм, Өмнөд Солонгос бол Samsung юм гээд би нэг Өмнөд Солонгос явж ирсэн чи ерөөсө түцэн хүртэл манайх Samsung-тай хамтардаг гэдгээр гайхуулаад явдаг юм байлээ. Samsung бол ерөөсөө Солонгосын баг эдийн засгийн зүрхэн гэж хэлж болно. За тэгээ ялангуяа сүүлийн үед энэ хиймэл оюун хөгжиж байгаатай холбоотой дата центрүүд ихээр байгуулагдаж байгаа, эрэлт нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор ийм чип үйлдвэрлэх компаниудын орлого өстө бурзааж байгаа. За бурзааж байгаагийн хамгийн том бурзааж байгаа улс бол компани бол Nvidia гэдэг компани байгаа. За түүний араас Солонгосын компаниуд бас нэлээд чип үйлдвэрлэлээрээ хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ суурин дээрээ чип сайн үйлдвэрлэдэг Samsung компани их мөнгө хийж байгаа. Гэтэл их мөнгө хийснээсээ болоод их мөнгө хийж байгаа мөртлөө тэр одоо их ашигтай ажиллаж байгаагаас ажилчдаа ерөөсө хүртэхгүй нэгэд ажилчид нь энэ сарын өнөөдөр ажил хаях ёстой байсан. 5 сарын 21-ээс ахуулаад 18 хоногийн хугацаатай 90,000 ажилтнууд нь нийлцэн өгсөн хувилдаад үйлдвэрчний эвлэл нь хүчтэй ажиллаад ажил хаяна гэж зарлж байсан. За ингээд ажил хаялтаас болоод Солонгосын эдийн засаг өстой сүүрн яг ийм чухал үед нь Samsung ингээд давуу талаа алдаад Nvidia болон бусад өрсөлдөгч SK Hynix гэдэг компаниудаас орон зайгаа алдна гэд бөөн хил ам болоод төрийнх нь хүртэл оролцоод дунд нь зурчлан гэд хэд хэдэн удаа уулзалт нь амжилтгүй болсон боловч эцсийн мөчид ажил хаялтыг зогсоосон байна. За ойлголцож чадсан юм шиг байна. За ойлголцохдоо мэдээж хэрэг хамгийн гол нь цалингийн одоо хэмжээг нэмэгдүүлэх. За бонус буюу тэр чи одоо юу гэдэг вэ? За бонусыг манайхан бүгд ойлгох байлгүй дээ. Бонусыг тохиролцоонд хүрч чадсан юм шиг байна. Тэгээ эцсийн юунд мөчид энэ ажил хаялтанд болохоо болсон гинэ. За энэ солонгосчуудын хувьд бас том ялалт ах. Яг тэгвэл хэрвээ солонгосчууд хоорондоо уулзах олж чадахгүй дуудсан бол энэ орон зайгч одоо хөнгөн эзлээд авчих улсууд өрсөлдөгч нар бол байгаа. Бизнес гэдэг бол ерөөсөө цусгүй дайн ерөөсөө тулаан нэг юм жоохон асуудал гарахад л бусдууд нь орон зайг нь эзэлждэг. Тэгээ Samsung бол хөөцөлцөөр ажилчтайгаа үйлдвэрчний хөвтэйг уучраа олж чадсан юм шиг байна. Ажил хаялт болсон гинэ. За энэ нэг тийм Солонгосын хувьд бол том мэдээсэн баг. Тохиролцоонд хүрсэн л гэсэн байна. За ингэсэн байна. Та нарт дуу сул байна уу? Надад сул байгаад байх юм гэд амраа бичсэн байх юм. Эрхэм жаргал хай гэсэн байна. Let it be 13 дугаар сарын цалин гэсэн байна. Samsung тэгээд хөрхий. Учраа олсон юм шиг байна да. За дараагийн мэдээ. За үлдсэн мэдээ бол одоо тийм сүртэй мэдээ бол байхгүй. Дандаа нэг жоохон тийм ховж ивэх юм уу, жижигсэж тиймэрхүү мэдээлэлд байгаа шүү. За тэрэн дээр нэмээд нэгэнд би жоохон сүртэй юм ярьсан юм чинь Трамп саяхан банкнуудаа Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа эхэлдэг банкнуудаа шинэ банкнуудад чиглэсэн шийдвэр гаргасан юм байна. За яасан бэ гэхээр Америк нэгдсэн улсад очисон дурын гадаад улсын иргэн банкны данс нээж болно,
үйл ажиллагаа эргэлж болдго юм байна. Тэгээд Трамп ямар шийдвэр гаргасан бэ гэхээр энэ одоо юу яаж байгаа банкны данс нээж байгаа хүмүүс цагаачлалын юугийн одоо нөхцөл байдлыг илүү нэгтэлж хардаг байгаа ч цагаачлалтай холбоотой хүмүүс айх юм биш үстэй гэж ингэж сануулж ах шиг байна. За өөрөөр хэлбэл хөөрхий харлан гэж ярьдаг штеп. Манай харлцсан байгаа хүмүүс яг өөрийнхөө нэр дээр биш нөхрийнхөө нэр дээр эсвэл найзынхаа нэр дээр банкны данс нээгээд Америк данс нээгээд тэргээрээ цалин пүнлөө аваад ч юм уу тэгээд ингээд явж ам зогоодог бас хүмүүс байдаг байх те. Тэгсэн чи тэрийг ингээд илүү нэгтэлж ажил Америкийн нэгдсэн улс бол ерөөс цагаачтай дайн зарлцсан байгаа өөрсдөө цагаачтай. За энэ цагаачтай одоо байлдах гэх юм уу эднүсийг одоо цагаачтай тэмцэхэд одоо банкнуудыгаа илүү няхуур ханд энэ нээж байгаа данснууд нь гүйж байгаа гүйлгээнүүд нь ямар нэгэн байдлаар хууль бус цагаачлалтай холбоотой байх хэсэг дээр илүү нэгтэлж ажиллах тийм тушаал гаргасан байна. За түүний дагуу Трамп банкинг immigration status order гэдэг хальт Америкийн нэгдсэн улсад бас 50,000 нэлээд өндөр хайлтаагаар тэргүүлж илээ. Америкийн нэгдсэн улсад ажиллаж байгаа манай монголчууд бас мэдэх байх л та. За би бол Америкийн нэгдсэн улсад бол очиж байгаагүй. Гэтэ миний ойлгосноор Америкийн нэгдсэн улсад очисон жуулчны визээрээ ч гэсэн банкны данс нээж болно, компани нээж болно. Зөндөө олон юм үйл ажиллагаа эрхэлж болд юм байна. Тэр тал дээр бол Америк бол их гоё чөлөөтэй юм гэсэн шүү дээ. Гэхдээ би нэг данс нээжингүүтээ тэнд байгаа найздаа ч юм уу хүндээ ингээд дансаа ашиглуулад байдаг тийм тохиолдлууд байдаг юм шиг байна. Миний ойлгосноор бол тэгээ тэрийг нь илүү нэгтэлдэг тийм юмыг нь таслан зохицоох орлогыг инхүү Трамп хийж байна. За Трампын энэ цагаачлалын эсрэг бодлого нь байн трендээр орж ирж байгаа. Их Британд ч гэсэн Америкийн нэгдсэн улсын цагаачлалын бодлогыг британчууд сонирхож бас байн хайгаад лээ. Трамп ерөөсөө анхнаасаа гарч ирэхдээ хүмүүсийн цагаачлалын эсрэг үзэн ядал хорсол дээр Трамп тоглолт хийж гарч ирсэн. За 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо та нар хэлж ирсэн мөрийн хөтөлбөрийн санаж байгаах Мексик болон Америкийн нэгдсэн улсын хооронд хууль бус цагаачлалын эсрэг хан босгоно гэдэг хамлж ирсэн амар зэрлэг. Ер нь бол цагаачтай байн тэмцэл яг ингээд нөгөө цагаачд ч орж ирэхээр соёлын хувьд өөр ажлын байрыг булааж байгаа. Тийм болохоор Европт ч тэр Америкт ч тэр цагаачлалын асуудал бол номер 1 асуудал байдаг. За энэ дээр бол илүү хатуу байр суурьтай тоглож байгаа одоо ийм улс төрч сүүлийн үед нэлээд их тийм ноёлоод байгаа тийм. Гэхдээ энэ бол цагаачтай хичнээн тэмцээд том шийдэл бол биш л гэж бодож байна. Яг энтэй адилхан хинийдээ Италийн ерөнхий сайд гарч ирэнгүүтээ цагаачтай тэмцэнэ гэж гарч ирэнгүүтээ үнэнд гүйцэгдээд цагаачтгүйгээр эдийн засгийн нам зогсох гэдэг болохоор цагаачтайг оруулж ирэхийг бүр хүлээн зөвшөөрж илээ. Трамп ч юм хизээ яг цагаачтай яах юм үнэнд гүйцэгдэх юм байгаа мэдгүй. Гэхдээ Америкийн нэгдсэн улс нэг том давуу тал байгаа. Нэгдүгээр том эдийн засгтай том хүн амтай болохоор альцсангуу гайгүй. Хоёрдугаарт нөгөө Америкийн нэгдсэн улс руу очиж ажиллах амьдрах сонирхолтой харлаад очлоо амьдрах сонирхолтой хүмүүс их олноороо байгаа болохоор нэг тийм зовхгүй байлдаж болоолах шиг байна. За ингэж хаад Америкийн нэгдсэн улс руу хүн амьтаа очихоо болвол Америкчууд өөрсдөө буцаад хүрээд ирэх гуйхыг бол үгүйсэхгүй. Яг одоо энэ одоо цагаачтыг зогсоолоо гэд хамгийн гол одоо үүсэж байгаа төрөлтийн одоо уналт үүнтэй холбоотойгоор эдийн засгийн хүндрлийн асуудлыг бол яаж шийдэхээр Трамп бол ерөөсөө хэлэхгүй байгаа. Зүгээр л олон нийтийн одоо юун дээр те үзэн ядал хорсол гэх юм уу сэтгэл хөдлөл дээр тоглол цагаачт эсрэг юм бодлогоо явуулсаар байгаа. За түүнтэй холбоотой бас нэг дахиад шийдвэр гаргасан юм байна. Трамп. За ингэж байна. Дуу сул байна. Камерныхаа микер яваад ах шиг байна гэх юм. Над чи насаагүй юм шүү. Ордохоор зүгээр. Ингэж тавих хэрэгтэй юм уу? За дуу асуудалгүй байна гэдэг үгүй бичсэн байна. Дуу жаахан сул байна. Чихвч тулталж хагалаад сонсож байна оо гэд тэгсэн байна. За Трампын цагаачлалын асуудал ийхүү орж ирсэн сэдвэр. За дараагийн сэдвийг бүгдээрээ сонирхъя. За ингээд
би ингээд яалаа шүү дээ. Хамгийн чухал мэдээллүүдээ эхэлж ингээд сүртэй мэдээллүүдээ ярьчаад жоохон тийм ховж өвний шин чанартаанууд хойшлуулаад яваад байгаа. За хамгийн сүүлд нь бүгдээрээ ховж өвтэй холбоотой мэдээллүүдээ оруулъя. Одоо жоохон нэгэнт сүрчнээр эхэлсэн юм чинь дараагийн бас нэг сүртэвтер гэхдээ ус төртэй холбоотой нэг биш мэдээллийг ярья. За Их Британд Southampton Appeal гэдэг хайлт Google Trend-ээр тэргүүлж хэлээ. За Их Британи бол хөл бөмбөгийн улс гэдэг бол мэдж байгаа. Southampton гэж Премьер Лигт байжгаад нодин жил доошоо мултарсан юм хөл бөмбөгийн баг баха. Southampton-ыг би буруу санааг бол хар муурнууд гэж нэрлэдэг санаад байх юм. Хачна. За ер нь л бас эвгүй баг. Олон жил Премьер Лигт байсан уг нь ийм баг. Юу яасан? Доошоо доод зиндаа руу мултарсан. За тэгээ доод зиндаанаас дээшээ гарч ирэх 2-3 арга байгаа. За Championship дээр бол доод зиндааны лигтээ эхний 3 билүү 2 дугаар байранд багтуул дээшээ буцаж Премьер Лиг рүү ордог. Бас нэг өөр арга нь Championship-ийн плей-офф. Championship плей-оффт тоглоод хэрэг төрүүлэх юм бол автоматар Премьер Лиг рүү гардаг тийм дүрмтэй. За тэгсэн энэ Championship-ийн финал гэдэг бол хамгийн үнэтэй юу гэж байгаа юм? Хамгийн үнэтэй тоглолт гэж нэрлэж байгаа. Яг л хэрвээ зүгээр л Премьер Лиг рүү Championship төрүүлэл орчих юм бол 200 сая долларын орлогын тухай яригддаг. Хөл бөмбөгийн клубүүд Премьер Лиг тоглоно гэдэг бол асар их мөнгө, асар их тийм дагаад мөнгөн урсгал санхүүгийн хувьд яригдчихэдэг. Тэгэхээр Премьер Лигтээ буцаж орох нь бүр ингээд амь тавихаас наагур болох ийм чухал мөч байдаг. 200 сая долларын тухай одоо яригдчихэдэг. Тийм учраас их үнэтэй тийм тоглолтоо гэж ярьдаг. За тэгээ Southampton энэ жилийн Championship-ийн хагас шигшээ чалгараад Middlesbrough гэдэг багийг талбай дээр нь тэг-тэгээр тэнцээд өөрөөх талбай дээр авшаа 2-1-ээр хожоод финалд шалгарчаад байсан чинь бөө асуудал үүссэн. За ийхүү финалд шалгараад финалд шалгарсан Hull City гэдэг бага хожсон бол Southampton баг буцаад Премьер Лиг рүү шалгарах байлаа. Тэгсэн чинь ийм асуудал гарч ирсэн. Английн хөл бөмбөгийн лиг Southampton багийг тагнуул хийсэн гэдэг одоо өрсөлдөгчөө тагнасан гэдэг шалтгаанаар тэмцээнээс хассан. За Middlesbrough гэдэг компанид багтаа тоглохоосоо 72 цагийн хугацаанд одоо тоглолт болохоос 72 цагийн хугацаанд тэр тагнж магнж мэдээллийг авч болдгүй юм байна л да дүрмээрээ. Тэгсэн чинь манай Southampton яасан байх нь холоос дуран муран тавьсан, янз янзын бичлэг хийсэн, яг бэлтгэлээ хийж явах үеийг нь тагнацсан байгаад. За энийг нь илэрнгүүтээ Southampton багийг финалаас одоо хасчлаа. За хасцсныхан дараа нь инхүү Southampton-ы гүйцэтгэх захирал ингэж энэ бол хитрхи хатуу тийм одоо шийтгэл байлаа. Бусад багууд ч гэсэн яг ийм адилхан үйл ажиллагаа эрхэлдэг нэг ийм орлого хийдэг шүү дээ. Тэднүүсийг ингээд тэгж яадгүй мөртлөө ингэж амар баг магаас бүр ийм чухал момент тасдгүй мөртлөө манай Southampton багийг хасчлаа гэд. Тэгээ энэнийг одоо хөл бөмбөгийнхэн бол Spygate гэдэг нэртэй юм хэрэг гэж нэрлэдэг байгаа. Хөл бөмбөгийн түүхэнд маш том одоо юуны тагнуулын тийм хэрэг гэх юм уу сенсац гэд хөл бөмбөгийн багийнхан ертөнц тэр чигээрээ одоо юу яаж байна? Одоо энэ тухай ярьж байна. За тэгээд олон зарим тал нь ингэж тагнах нь буруу гэж үзэж байгаа. Олон баг ерөөсөө юуг дахиад эхнээс нь явуулчихжээ. Энэ Championship-ийн тэмцээнээ дахиад эхнээс нь явуулаа. Тэгэхгүй бол энэ бүр одоо холио мандан болчлоо гэд. Тэгээ ингээд хоёр талтай хэрүүл болж байгаа. За тун удахгүй Английн хөл бөмбөгийн лигээс хариуг нь өгөх бах. Одоо нэг шийдсэн бол одоо тэргээрэл явах бах. Гэтэ хүмүүс Southampton-ы одоо энэ өргөдөл гомдлыг нь хэрхэн хүлээж авах бол гэд Их Британичууд Southampton Appeal буюу Southampton-ы өргөдөл гэдэг хайлтаар Их Британд тэргүүлж байна. За Их Британий англичуудын хөл бөмбөг сонирхож байгаа хүмүүсийн дунд хамгийн гол ярианы сэдэв болоод байх шиг байна.
За тэгээд нодон жил чинь Southampton юу Премьер Лиг дуусахаас 7 тоглолтын өмнө доошоо дооцын дараа унах нь тодорхой болоод Премьер Лигийн түүхэнд хамгийн эрт дооцын дараа унах одоо багаар төрүүлж хамгийн эрт ийм багаар тодорсон рекордын эзэмшигчд болсон. Southampton бол нодон жил бол нэрээ тун хүнд одоо доошоо бол хар нөхшгөл байлаа. Яроолгүй нөхөн дунсан юм шиг л доошоо унаад тэгээ ёстой нэг бөөн алаан болж байгаа чемпионшипийн финал шалгарлаа гэсэн чинь Английн хөл бөмбөгийн холбоо та нар тагнуул хийлээ гэдээ доошоо унгаачлаа. Тэмцээнээс хасаа ичлээ. Хөөхий дээр Southampton өстой хэцүү байдаг бах яг ийм баг нь ингээл нэг дээшээ доошоо болохгүй ядаж яхад нь. За тэгээ өчигдөр бас интернетээр дүүрэн Арсеналын фэнүүдийн баярт мөчүүдээр дүүрэн одоо юу вэ? Интернетээр дүүрэн тийм мэдээ байла. 22 жилийн дараа Арсенал инхүү юу яаж байгаа юм байна? Төрүүлж байгаа юм байна. Премьер Лигт. Тэр бол өстой гол ярианы сэдв байсан баха. За ингэсэн байна. Амра харин тих гэсэн байна. Тулгуур Америкийн жирийн иргэд ажил хийдэггүй, хийж ч чаддгүй штэ гэсэн байна. За тэгээд харин тийм ер нь бол Америкийн нэгдсэн улсын баг эдийн засаг чинь юун дээр одоо цагаачтын нуруунд дээр явдгаа гэдэг багтал манай Трамп чинь цагаачтаа л айлгаад байгаа. За би бол ингэж бодож байна. Би бодлоо л хэлжээ. Трамп бол яг нэг улс төрч хүн шиг цагаачлалын асуудлыг бол бүрэн дүрэн зургаар нь биш. Одоо суур уугуул Америк одоо уугуулч гэх нь хаашаа одоо цагаан Америкчуудын одоо хорсол гэх юм уу сэтгэл хөдлөл төр тоглож энэ дээр цагаачлалын бодлого яриад байгаа. Уул шугамдаа бол ууг нь бол Америкийн нэгдсэн улс руу хүмүүс цагаач очихыг хүсэж гин гэдэг бол маш том давуу тал. Зөв тоглож чадвал Америкийн нэгдсэн улсыг илүү хүчтэй болгох том нөхцөл бол мөн. Гэтэл энийг Америкийн нэгдсэн улс Трамп гэдэг хүн гарч ирээд бас энэ боломжийг нь бас нэлээд тоглолт энэ сэдвээр тоглолт хийж байна. За тун удахгүй миний бодлоор Америк руу очиж амьдрахыг хүсэх хүмүүсийн тоол жилээс жилд буурж байгаа гэж би ойлгож байна. Ялангуяа Трамп ингээд ерөнхийлөгч болсноос хойш энэ үзэгдэл бол огцон буурж байгаа бах. За ингээд цагаачд очих сонирхолгүй болоод эхлэх юм бол Америк ерөөсөө хүн очиж амьдрах сонирхолгүй улс болоод эхлэх юм бол Америк бол тэр чигээрээ одоо ер нь бол хэцүүдэн. За дээрэс нь ядчихт энэ Ираны асуудал байна. За петродолларын систем нурж унж байна. За ийм болохоор Америк бол одоо дэлхийн азрах байха болж байна. За дээрэс нь ер нь юу яах юм байна да. Бүс нутагтаа л нэг тийм хүчрхэг улс байх л болохоос биш. Тэг гинт одоо Америк сулраал задраал ингэж нэг гэж бол байхгүй. Америк бол задрах ямар ч боломжгүй нэг тийм онцгой байралд улс гэж ярьдаг. За гэхдээ цагаачлалын асуудал дээр бол их гүрний бодлого бол явуулахгүй байна л гэж. Ер нь олон улсын тавцан дээр ч гэсэн их гүрний бодлогоо явуулахаа болсон. Америкийн нэгдсэн улс дэлхийн хэмжээний бодлого ерөөсөө явахгүй. Зөвхөн Америкийн нэг цагаан арьс иргэдийн эрх ашиг ярьдаг ийм улс болж хувирж байна гэд. Шинжээч бас үзчихлээ. За. Ингэсэн байна. Цэлэцэгийн дорж пүрв дуу зүгээр байна уу гэсэн. Цэлэцэгийн өглөөний мэндэ гэсэн байна. Хишиг. За одоо гоё боллоо. Элэ аялал тур. За одоо дуу чангарчлаа гэсэн байна. Амра одоо дуу болж байна гэсэн байна. Тулга про дуу гоё болсон баярлаа гинэ чим. Баярлаа чимбаа гинэ. BTJ өглөөний мэнд өчигдрөөс эхлээ стриминг продакшн nice болоод иржээ гэсэн байна. За баярлаа. За хэрвээ тэгж санагдаж байгаа бол манай Чимбад бас давхар талархлаа тишүүлээрэ. Чимбагийн мань санаачлаг. За дараагийн сэдв. За 3 ховж ярина бүгдээрээ. Габи Гонзалес гэдэг хаваас эхлэе да. Габи Гонзалес гэдэг хайлт Америк нэгдсэн улстай шүү дээ. Америк нэгдсэн улс таягдчихсан санаж байна.
За 20,000 хайлттай Америк нэгдсэн улсад Google трендээр тэргүүлж байгаа. Gabi Gonzalez гэдэг бол TikTok-ийн од юм байна. TikTok-ийн од. За тэгээд social media influencer Gabi Gonzalez гэдэг юм инфлюенсер юм байна. За Флоридад байдаг алдартай энэ инфлюенсер нэгэн хэрэгт холбогдсон. Gabi Gonzalez гэдэг энэ супер инфлюенсер энэ бүсгүй Jack Avery-гийн найз охин юм байна. Jack Avery гэдэг бол Why Don't We гэдэг алдартай Америк нэгдсэн улсын хөвгүүдийн хамтлагийн бой бандын дуучин. За түүнтэй үерхчихсэн. За тэгээд энэ хоёр дундаа 7 настай охинтой юм билээ. За тэгэл нөгөө токсик харилцаа гэж юу гэдэг вүлээ? Энэ хоёр асар токсик л хоёр юм байл да. Хоёр инфлюенсер, хоёр олонний алдартан, хоёулаа царайлаг эго гэж бол дилдэшгүй байгаа угаасаа. Би одоо чамайг хаявал надад хүн байгаа гэдэл эмэгтэй ч гэсэн би ч асуудалгүйгээд. Гэтэ дундаас нэг хүүхдтэй. Тэгээд энэ хоёр салхтаа охиныхоо одоо эцэг эрхийн төлөө шүүхцсэн байна. За энэ хоёр нэлээ ингээд муудалцаад ингэдэг юм бэ? Шүүх хурлч нь шүү дээ, тэ. Хин илүү сайн эцэг их байсан бэ гэдгээр дээр маргадаг юм байна. Хүүхдтэй хин илүү их санаа тавьжсэн, хүүхдтэй хин илүү их цаг зарцуулж исэн. Тэгээд нэгнийхээ ингээ арх уудаг байсан бол асуудалтай, хүн амьтантай явуулдаг байсан бол асуудал гэд муу сайн нэг ингээд цуглуулж чадах юм бол хэргийн баримтаар цуглуулж чадах юм бол одоо тэр хүүхдээ яах өсгөх хэрхээ тэр нь авдаг. За тийм учраас нэгнийхээ муу мухаг янз янзаар ухдаг юм байна л да. Тэгээд Gabi Gonzalez гэдэг энэ охин эмэгтэй аавтайгаа нийлж агаад Jack Avery гээд хуучин найз залуугийнхаа арх хууж байгаа шоу зингээ хийж байгаа янз янзын тийм одоо муу ноонуудыг илрүүлэх гэж мөрдөгч хөлсөлсөн байгаа юм. Мөрдөгч хөлслөөд сүулдэ болоогүй. Тэгээд шүүх хурал явж явах шүүх хурлын явцад юу илэрсэн бэ гэхээр бүр сүулдэ энэ хоёр мөрдөгч хөлслөөд дээрэс нь аавтайгаа нийлж агаад хуучин найз залуугаа алах гэж оролцсон гэдг нь ил болсон байна. За энд нь бүр холбооны мөрдөх төвчөө буюу FBI гэж нэрлэдэг. FBI энэ хэрэг дээр нэмж оролцоод мөрдөн байцаах ажиллагаа явуулаад явуулж байхдаа dark web гэж ярьдаг ийм интернетийн нууц хэсгээр ороод нэг хүнд $10,000 шилжүүлсэн байгаа даа. Аав нь заяа. Аав нь $10,000 шилжүүлээд за энийг болохоор веб хөгжүүлж өгөө гэдсэн нэрээр яаж байгаа боловч шилжүүлсэн боловч энэ төслөл Baal Run гэж нэрсэн байгаа. За тэгээд юу гэж тохиролцсон бэ гэхээр Jack Avery буюу энэ дуучин залуугийн хуучин найз залуугийн үхлийг нь тийм санаандгүй машинаар мөргсөн юм шиг тийм харагдуулаарэ гэж бүр загсан байгаа. Ийм тохиролцоогоор $10,000 шилжүүлээд Gabi Gonzalez гэдэг эмэгтэй хуучин найз залуугаа алуулахаар хүн хөлсөлсөн ил болоод заст амар юм болж юм санаж. Хүмүүсийн харилцаа гэж юу нэрээ өстой бүр нэрээ үнэхээр янз янзын юм гарах юм. Тэгээ баг би бол ингэж бодсон заримдаа баг алуулсан мөртлөө олон нийтэд ил болоогүй юм алуулсан тохиолдолд бас байдаг баха. Хуучин найз залуудаа ч юм уу. Би нэг Twitter ингэ сонирхдаг байхад нэг юм цангис гэж жиргээчсэн юм аа. Тэр жиргээч нэг юм үг гэсэн. Хамгийн аимшигт заналт дайсан чинь чиний өрсөлдөгч биш. Чиний одоо юм тэмцэж байгаа өөр хүмүүс биш. Хамгийн амар дайсан чинь чиний X юм аа. Гомдоосон X ч юм аа. Гомдсон X гэдэг бол нэрээс хамгийн аюултай хүн байдаг аа гэдэг. Чиний хувьд бол хамгийн аюултай хүн байдаг аа. Нэг тийм үгийг санчлаа. Тэгээд энэ хүний одоо хүн хоорондын харилцаа, ялангуяа амаргийн харилцаа гэдэг чинь их хэмзэг, их нандин зүйл байдаг. Бүх нандин зүйлээ нөгөө хүндээ өгдөг. Гэтэл тэр нь ингээд ойлголцохгүй болохоор бүр маш токсик, маш их үзий ядал бол дорхноо хувирч болох боломжтой байдаг. За ингээд аавтайгаа нийлж хахад
хуучин найз залуугаа олох гэж оролцсон байгаа юм. Энэ хэрэг нь. За Gabi Gonzalez бол ядчих дөөрөө маш алдартай TikTok юм байна. Тэгсэн чинь тэрний нь одоо хуучин найз залуугаа олох гэж оролцсон тодорхойлоод буу юм болсон байна. За энийг зүгээр нэг бас аавтайгаач бас нийлэх биш. Хэргийн мөрдлөгийн явцад одоогийн байгаа найз залуу Kai Cordry гэдэг найз залуутай нийлж ягаад ингээд dark web-ээр янз янзын нууц одоо юм програмуудаар дамжиж алуурчин хөслөх гэж оролцсон гэдэг нь тодорхойлсон байна. Тэгээ Cordry бол өөрөө яг энэ алуурчныг нь хөслөх ажлыг одоогийн найз залуу нь хийж өгсөн гэж. Йоо кино аавтайгаа одоогийн найз залуутай нэж хуучин найз залууга алах оролдох. Нөгөө хуучин найз залуу нь ядчих супер алдартай дуучин тий. За тэгээд нэг юм хэрэг болсон байна. За өглөөний минь 40 өдрөөс эхлээд стриминг продакшн гэсэн BB ганц USA бас биш баха. Австралиад ч гэсэн уугуулчууд нь дан тэтгэмжээр өөр бусад Австралиад төрж өссөн шарууд бол барилга энтер гээд лейбер ажил баргийн хийхгүй. Дандаа л Бразил манайх энтер л хийдэг. Тэгээ гол эдийн засгийн хөдөлгөх ёстой хүчүүдийн ерөөсөө цагаач нар л хийдэг. Тэрнийхээ хүчинд яваад байгаагаа ойлгодгүй. Тэгэл ер нь уугуул иргэд ер нь зүгээр амьдарч байгаа хүмүүс угаасаа л тэгэн штэ. Бүгд л ерөөс цагаач дуртай хүн хинч байхгүй. Манай их сургуулийн багш Францд явж байхад нь зөв зүгээр мөрөөр метрод явж исэн чинь нэг охин очсноо хүл дээр нь зүгээр ингээд жоохон охин шүү дээ 7-8 ам охин хүл дээр нь зөв зүгээр ингээд өсчээд гიშгэж өшгөж байгаа явцсан гэсэн. Яагаад ингэсэн чинь цагаачтыг үзэн яддаг. Гэтэл цагаачт нь очил хамаг ажлыг нугалж өгөөд байдаг. Тэгээд тэгж ойлгодгүй юм шиг байна л да. Тэгээд эднүсийн хувьд бол ажлын байрыг булааж байгаа л гэж харддаг юм байлээ. Одоо яг энэ үндсэн амьдарч байгаа хүмүүс нь бол ажлын байрыг булааж байгаа миний л боломжоос хулгайлаад байна гэж бол хардаг. Тийм өрсөлдөөнийг илүү чангалгаад байна гэж үздэг. Том зургаараа улс орныхны эдийн засаг нь хөгжих гээд байдаг. Тэгсэн чинь хүн бол ер нь их аминчхан л хүмүүс юм байлээ л дээ. Өөрөө л аятайхан амьдарч байвал улс орон хөгжих ерөөсөө чухал биш ээ. Өөрөө л аль болох л амархан аргаар аль болох л их мөнгө хийж явах сонирхолтой. Тийм байдаг юм байна. Тэгэд нэг ийм сэтгэл зүйн судалгаа гэдэг чинь өөрийнхөө авж байгаа цалингаа өөрийнхөө бүтээж байгаа бүтээмжээс илүү байна гэж боддог хүн энэ хороод байхгүй гэж. Гэтэл статистикийн хувьд алдаатай шүү дээ. Яг тэгвэл статистикийн хувьд бол авж байгаа цалиндаа гологдох ус ажил хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Байхын хувьд бол байгаа. Гэхдээ тэгж боддог хүн нэгч байдгүй. Өөрийгөө ингээд авж байгаа цалингаасаа хийж байгаа ажилласаа их цалин авч ийн гэж боддог хүн энэ хороодор байдгүй. Тэгсэн мөртлөө статистикээр бол угаасаа л хийж байгаа ажилласаа зарим нь паразитлж байгаа, зарим нь илүү их яалтчгүй илүү их ажил хийгээд авах ёстойгоос бага авч байгаа хүмүүс бол байгаа. Зарим нь бол одоо баг ажил хийхгүй шахах мөртлөө мөнгө авч байгаа мөртлөө тэрийгэ голдог хүмүүс бол ерөөсөө бүгд л голдог. Нөхцөл байдлыг бол голдог. Энэ өөрөө хүний суурь натуртай холбоотой юм шиг л надад харагдаж байна л да. Хүн бол ерөөсөө тав тухад донддог. Бидний цалин өнөөдөр миний цалин шин $3,000 бол яг одоогийн хийж байгаа ажлаар $3,000, $5,000, $10,000 болгочход би нэг 2-3 жил ямар гоё юм бэ, гоё сайхны мэдрэх. Сүүлдээ $10,000 амьдралдаа тасаал надаа энэ хийж байгаа энэ асж байгаа гэрэл ч юм уу бүх юм ингээл гологдод эхэлнэ. Энэ ер нь хүний ингээ суур дасан зохицох гэдэг юм уу тав тух руу айгүй хурдан дасан зохицдаг юм бас нэг илэрлэн байх л та. За Минами баярлаа чамбаа гэсэн байна. Окей басарвайн гин. Арина өглөөний минь даргуун гинэ. LA тур холигдуулсан байж та $10,000 хүн алж өгнө гэж бодоод мөнгө өгөөд байхдаа яах вэ гинэ. За мөнхцс гомсорон өглөөний минь энэ dark web-ээр ч гэсэн янз янзын хачин жигтэй юунууд явдаг юм билээ штэ. 8-нууд явагдчихэдэг. За тэгэл харт амиг хүний 8 бага насны хүүхдүүдийн порно бичлэг өстой 9 бусын хачи юм явж идэг. За тэгээ энэ dark web-с чинь биткойн гэдэг одоо крипто валют гэдэг зүйл гарч ирсэн байна.
Төгөлдөр өглөөний мэнд аргин байх гэсэн. Өглөөний мэндээ төгөлдөр Азийн анх мэнд ажлын байраа булаалгаж байгаа гэж үздэгч өөрсдөө ажлаа хийдэггүй зам дээр мөнгө гуйгаад л зогсож байдаг гэсэн байна. Харин тийм ээ. Тэгээд ер нь бол энэ хүн ам зүйн асуудал өөрөө юм ярахад айгүй эмзэг сэдв байгаа байхгүй. Хүмүүсийн тав тухтай шууд холбогдно. Тэгэл нэрээ хүүхд төрхөн зүв гэж ярьж байгаа л ихтэй бид нар тэрний төлөө зохиос өр аргагүй нөө тэгвэл яах юм надад таалагдахгүй байна. Ер нь үржих шаардлага байгаа ч юм уу гэж хүмүүс бодоод эхэлдэг. Маш тийм. Ерөөсөө улс орнууд амжилттай төрөлтөө өсгсөн тийм тохиолдол байхгүй. Яагаад тэгэхээр энэ ингээ ойлголцоход айгүй хүн сэдв. Яагаад хүн айгүй хурдан тав тухтай дондчдаг юм байна л да. Тэгээ тав тухыг алдагдуулаад одоо ингэцгээ гэхээр үгүй би энийг л ав ийм боломж явуулаа өгөхгүй гэд үзчихдэг те. За Габи Гонзалес гэж юм байгаа бол дараагийн сэдв Ruth Dodsworth гэдэг. Ruth Dodsworth гэдэг айлд Их Британд 5,000 айлдаа тэргүүлжлээ. За энэ Ruth Dodsworth-ыг хай. Ruth Dodsworth гэдэг бол Их Британий BBC-гийн ITV гэдэг ийм Wales-ийн телевизэд олон жил нөгөө юу хийсэн те цаг агаарын хөтлөгч хийсэн нэг юм эмэгтэй байдаг юм байна. Олон жил хийсэн 20 жилийн турш цаг агаар танилцуулсан юм эмэгтэй байдаг юм байна. За тэгээд саяхан BBC-гийн подкастаар орсон юм байна. BBC-гийн подкастаар орохдоо бүр ингээд аимшигтай түүхээ хувийн амьдралын нууцаа гэх юм уу нарийн мэдээллүүдэд хуваалцсан. Тэр нь олон нийтийг цочирдуулаад байгаа юм байна л да. За яасан бэ гэхээр 2021 онд Рутийн нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл хийсэн хэрэгээр шоронд суулсан. За тэгээд тухайн үед 2021 онд Их Британий хамгийн их ярьсан гэр бүлийн хүчирхийллийн хамгийн гол жишг хэрэг болсон юм хэрэг юм байна. За тэгээд сая BBC-гийн подкастаар саяхан орохдоо бол илүү нарийн тийм юмнуудаа анх удаа одоо ингээд BBC-д нээлттэй ярьсан юм байна. За тэгээд яадаг байсан бэхээр Рутийн нөхөр нь ийм хүн байсан юм байна. Зоддгүй. Хүчирхийлэл гэдэг бол Рутийн хэлж байгаа бол ийм үг хэлсэн байна подкастаар. Хүчирхийлэл үргэлж тийм бит бус байдаг гэж. Бид нар хүчирхийлэл гэдгийг цохоод авахыг хүчирхийлэл, зодохыг хүчирхийлэл гэж боддог бол заримдаа хүчирхийлэл бол сэтгэл зүйн санхүүгийн хүчирхийлэл гэж байдаг. Энэ хүчирхийлэл бол хүнийг жижигээр мэрсээр хагаад ерөөсөө устгадаг хүн гэдгийг ерөөсөө хинч биш болгож дуустдаг гэж. Өөрөөр хэлбэл Ruth Dodsworth-ийн нөхөр нь бол гаднаас харахад зоддгүй, гар хүрдгүй гэж хэлээ л да. Гар хүрдгүй байсан юм шүү. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол аимшигтай хүчирхийлжсэн байна. За Ruth Dodsworth ингэсэн байна. Ингэж хэлсэн байна подкастаар. Тэр буюу нөхөр нь миний амьдралын бараг бүх зүйлийг, бүх асуудлыг удирддаг байсан. Бүх шийдвэрийг нөхөр маань гаргадаг байсан. Би нэг удаа ерөөсө карманда бүр ямар ч мөнгөгүй. Тэгэд хүмүүсээс хоол идэж өөртөө сандвич худалдаж авахын тулд хүмүүсээс мөнгө гуйж одоо гуйлахчилж өөртөө мөнгө авдаг гэсэн. Өөрөөр хэлбэл Ruth Dodsworth гэдэг энэ эмэгтэй бүх мөнгөө одоо нөхөртөө тушаагаад нөхөр нь одоо санхүү болон сэтгэл зүй бүх юмар нь ингэж дарамтлагдаг байсан багт. Гартаа оролцсон. Тэгээ ийм амар тамалдаг байсан. Энэний хэрэг бүр тухайн үед бол аимшигтай тийм том сенсац болчихлоо юм л да. Хүн ингэж яана гэж байх уу гэд. Хүчирхийлэл дүртнэ гэж байх уу гэд. 1990 оноос хойш BBC радиогийн Wales-ийн салбарт нь ажиллаж эхлээд 96 оноос хойш ийм 20 жилийн хүү одоо юу цаг агаарын хөтлөгч хийсэн юм хүн юм байна. За тэгээд гэрэлсэн хүн нь болохоор Jonathan Wignall гэдэг нэртэй ийм залуу Swansea-д
Escape гэдэг нэртэй шөнийн клубын газар ажиллаулдаг байсан. За тэгээд янз янзын тийм шоу фестивал зохион байгуулдаг байсан юм хүн юм шиг байгаа юм. За тэгээд Руд Доцфорд нөхрөөсөө яагаад салсан бэ гэхээр 2019 оны 10 сард нөхөр нь өдрийн дотор 200-300 км яваад хүрээд ирээ. Гяс хурж ирэхгүй бол би өөрөө амиа орлоо шүү гэж ингэж дарамтлаж байсан байна. За ингээд энэ хүчирхийллийн шинж тэмдэгтэй байсан байж магадгүйгээд нөхрийг нь одоо байцааж эхлээд мөрдөх ажиллагаа эхлээд за ингээд Вигнал бол ерөөсөө Доцфордын машинд нь чагнах төхөөрөмж одоо хянах төхөөрөмж янз янзын бүх нөгөө гар утас компьютер дээр нь одоо чагнадаг хяндаг одоо аппликейшн янз янзын юмнууд суулгацсан гэдэг нь ил болоод тэгээ 2021 оны 3 сард Вигнал энэ болгондоо одоо хүчирхийлжсэн гэдэг иймэрхүү үйлдэлтэй бүгднийг хүлээн зөвшөөрөөд 9 жилийн хорих ялаар одоо яасан юм байна. Шийтгэгдсэн байна. За үүний дараа хөрхий Руд бол бүр ингээд сэтгэл санааны хувьд эвдэрчгсэн, үхтлээ айчсан. За тэгээд ер нь бол зүгээр гар хүрдгүүл байсан юм байна л да. Бүр гар хүрдэг байсан юм байна. Гэр бүлийнх нь өмнө зодоод юуг ин хавиргыг хугуулж исэн гинэ. Йоо зүгээр нэг ийм амар амьдрал төр нөгөө лардмаа гэдэг кинонд гардаг шиг яг энэ хэрэг нь. Тэгээ нөхөр нь бол бас ерөөсөн мөнгө өгдөггүй байсан. Эхнэртээ ерөөсөн мөнгө ч өгдөггүй. Зүгээр өөрөө ийм сэндвич худалдаад авах хэрэгч өөрт нь байдгүй байсан. Ийм хэцүү нөхцөлд сэтгэл санааны гүн хямралд орсон байсан энэ хүн. Эргээд бас энэ хүн подкастаар ярилцлагыг анхаарлын төвд орж байна. За дараагийн сэдв ийм сэдв байна. Габи Гонзалесийг ирсэн. Бруклин Бекхэм. За Бруклин алдарт Бекхэмийн гэр бүлийн сага үргэлжилсээр. За Бруклин Бекхэмийн Виктория Адамсын аав буюу Бруклин Бекхэмийн өвөө нь нах заавна гэж хэлээд манайхаар бол нах заавна 80 нас хүрч байгаа юм. Өчигдөр төрсөн өдөр нь болсон. За тэгсэн чинь өвөөгийнхөө төрсөн өдөр дээр Бруклин харагдаагүй гинэ. Антони Адамс гэдэг өвөөгийнхөө төрсөн өдөр дээр ирээгүй. За тэгэхээр чи ер нь гэр бүлийнхнээс айгүй холдчиход байна шүү дээ. Ядаж өвөө дээр хүндэтгэл үзүүлээд төрсөн өдөр дээр очиж болно доо. Тэгсэн чинь очоогүй. За ядаж яхад өвөөгийнх нь төрсөн өдрийг охин нь буюу Виктория зохион байгуулсан юм байна л та. Тэгээ тэр төрсөн өдрийн арга хэмжээнд бол Бруклин ирээгүй. Гэхдээ дараа нь онлайнаар өвөөдөө баяр хүргэсэн пост бичсэн. Тэгээд энэ хоёр тэр нь ингээд анхаарлын төвд ороод байгаа юм байна л да. За Антони Адамс юу гэсэн бэхээр Happy 18th birthday papa, I love you so much гинэ. За 80 насны төрсөн өдөрт нь төрсөн өдрийн минь төргийе. Танд маш их хайртай шүү. Өвөө гэж ах шиг папа гэдэг нь бас өвөө аава гэж янз бүр хэлдэг. За тэгээд энэ хэрэг нь бас эргээл за эднээс бол буцаж нийлээгүй л байгаа юм байна. Бекхэмийн гэр бүл хагаралтай л байгаа юм байна гэдэг ийм хэрэгээр Бруклин Бекхэм 20,000 айлтаагаар Бекхэм юу хийх нэг жоох юм хийхтэл буцаал трендээр орж ирэх юм. Бекхэм бол нэрээ Бекхэмийн гэр бүл агуу юм аа. Үнэхээр байнгын анхаарлын төвд бэж чаддаг ийм гэр бүл юм байна. За Бруклин Бекхэм их орж ирсэн. Samsung Strike ирсэн. Габи Гонзалес, Gemini Spark. За Японд нэг юм Gemini Spark гэдэг хайлт Японд тренд болсон байлээ. За тэгээ Gemini Spark гэж юу юм бэ гэд би сонирхоод үзсэн чинь за одоо ийм болж байгаа манайхаа. Бид нэр ChatGPT-г ашиглаж чадчихээн. Gemini янз янзын юмыг ашиглаж чадчихээн. Одоо хиймэл оюуны дараагийн бүтээгдэхүүн бол эйжентүүд гэж нэрлэдэг байгаа.
эйжент буюу таны өмнөөс шийдвэр гаргах чадвартай хүмүүс. Одоо ChatGPT дээр бол бүх шийдвэрийг би гаргах гэдэг шүү дээ. Сүүлдээ тэндээс залхаж шүү дээ. Чи надад ийм юм гаргаж өг гэдэг шийдвэрийг би гаргаад байгаа байхгүй юу? Уг нь бол ChatGPT өөрөө мэдээд чи миний өмнөөс тэр хүн лөө юу гэж бодох юм, мэйл явуулчихаа. Чи миний ингээд өмнөөс нэг хоол мол захиалчаач өгшөөн тий. Тэр чинь ингээд шийдвэр гаргах чаа айгуу тийм хүнийг ингээд сэтгэл зүйг ингээд нэг юм нэлээд тийм ачаалал өгдөг зүйл юм байна шүү дээ. Шийдвэр гаргана гэдэг. Тэгээд хиймэл оюун одоо хүртэл бол ямар ч хэлсэн таны өмнөөс бол шийдвэр гаргадаг болоог байгаа. Шийдвэр гаргадаг хиймэл оюунуудыг бол эйжентүүд гэж нэрлэдэг. За тэгээд Gemini одоо Google-ийн Gemini яг үнэндээ би сүүлд их олон юм дээр ашиглалаа. ChatGPT-г байнга ашиглаж байна. Gemini-г ашиглаж байна. Gemini миний бодлоор юугаа гүйцсэн. ChatGPT-г гүйцчих шиг боллоо. Чанар манар гаргаж байгаа зургийн төвшин үнэхээр олон юмар Gemini надад илүү санагдаж байгаа. За би Cloud-ыг бол ашиглаж үзээгүй байгаа. Cloud-ыг амар мундаг байна гэдэг байгаа. Гэтэ миний бооц бол Gemini стил байгаад байна. Google-ийн одоо хиймэл оюун. Тэгээ яасан бэ гэхээр Google-ийн Gemini Spark гэдэг та бүхэн хайвал таны 24 цаг 7 өдрийн туслах AI agent бол Gemini Spark юм аа гэдэг. Gemini Spark coming soon гэж байгаа. Тун удахгүй хэрлэнд нэвтрэх байгаа Gemini Spark байна. За тэгээ Gemini Spark Япончуудын хувьд сенсац болоод байгаа юм байна. Өөстө энэ эйжент ч алах юм байна шүү дээ гэд. Тэгээд юу чадахын, юу санал болгож байгаа бүгдээр энийг сонирхоод үзье. За ингэсэн байна. Таны мэйл хаягуудыг дотор нь ингээд зохион байгуулалтанд оруулж өгнө. Мэйл хаягуудаа авчраал энэ тэрнээс ирсэн байна, ингэсэн байна гэл ингээл ангилах, устгах амар лайтай байдаг шүү дээ. Тэр ажлыг таны өмнөөс ямар ч Gemini хийн гинэ. За бүгдээрээ барыг Gmail ашиглаж байгаа. Тэгэхээр шууд Gmail буюу Google-ийн платформ дотроо Gemini Spark таны мэйл хаягуудыг зохицуулж өгнө гинэ. Ерөнхийдөө захиалга өгөх нь шүү дээ. Надад хэрсэн ийм мэйлүүдийг, спамуудыг болиулаа. Энийг тэгээ өндөр юутай багтаамжтай файлуудыг ингээ зохицуулж өгөөд. Google-ийн бас нэг зовлон нь одоо та нар бүгд л мэдэрч байгаа л үү дээ. Нэг Google Photos-то нэвтрүүлчихэд миний нөгөө гар утснаар авсан зургуудыг Google Cloud руу авчдаг. Тэгэл миний Gmail дүүрэл ерөөс дахиад Gmail нэх үсгэл зураг устгах үгүй. Айгуу тийм зураг устгах чинь ямар хэцүү ажил юм бэ те. Мэйл зээл, видео устгах. Тэгээ нэг тийм ажил одоо ажил удаад байдаг. Тэрэн дээр Gemini Spark бас туслах юм шиг байна. За тэгээд бас дээрэс нь Gemini Spark таны өмнөөсөө шүү дээ те. Шууд юу хийж болно гинэ. Аяллаа төлөвлөгөөг чинь гаргаж ирж болно гинэ. За янз янзын дотор нь байгаа файл мэдээллүүд дээр нь ажиллаад тэгээд мартсан сансан явуулах хэрэгтэйсэн мэйлүүдийн таны өмнөөс явуулаад тийшээ чи мэйл явуулсан шүү гэд туслах нь шүү дээ. Яа солиотой. За тэгээд Gemini Spark өөр юу хийж чадах вэ гэхээр таны санхүүтэй шууд харилцаж ажиллаж чадна гинэ. За тэгэхээр санхүү буюу таны одоо төлбөр төлөх ёстой. Заримдаа бид нар нөө интернетийн төлбөр, утасны төлбөрөө төлөхөө хизээ төлөхөө мартчихдаг. Айгу хэцүү байдаг шүү дээ. Тэр болгон дээр чинь таны ингээд сануулад зохион байгуулалтыг чинь хийж өгөө, санхүүгийн туслахыг чинь хийж өгч чадна гинэ. За тэгээд мэйлүүдтэй л гол төлөв ажиллах юм байна л да. Бүх юма мэйлтэйгээ холбочвол мэйлүүд дээр чинь ажиллаад. За жишээ нь би Худалдаа хөгжлийн банкны мэйл илгээдэг тийм систем холбогдсон байгаа. Тэнгүүд миний Худалдаа хөгжлийн банкнаас гарах гүйлгээ болгонд надад мэйл ирж байгаа. Gmail руу. Тэнгүүд тэр мэйлүүд төр чинь үндэслээд та тийм юм мөнгө зарцуулаад байна. Ингээд байна, тэгээд байна гэд надад зөвлөхөр хийх нь байна. Бүх юм дээр нь ингэж ажиллана гинэ. За тэгэхээр гайхамшигтай юу. Ерөөсөө бүх юм мэйлтэйгээ олбочвол мэйллэрэн дээр үндэслсэн. Миний өмнөөс мэйл шидэд, миний өмнөөс мэйлүүдийн мань зохион байгуулж өгөөд дотор нь бүр нарийн ингээд нөгөө нэхэмжлэх бөгөөд юунуудыг гүйлгээний баримтуудыг нь зохион байгуулж өгөөд ийм байна, тийм байна гэд таны зөвлөх шиг ажилдаг болох цаа гинэ. Тэгээд Япончууд ийм эйжентүүдийг сонирхоод Gemini Spark-ыг их сонирхож байгаа юм байна. За би бол Gemini Spark-ыг бол хүссэн үсэйг ашиглана уу? Тасрах юм байна л да. Одоо удахгүй ер нь хүн өөрөө шийдвэр гаргадаг болох болов. Шийдвэр гаргана гэдэг чинь ер нь хүнийг хамгийн их цуцаадаг, сэтгэл зүйн юм цуцаадаг зүйл юм билээ шүү дээ. Бид нар өөрсдөө мэддэггүй боловч за би ямар хоол хийх вэ? Өнөөдөр ямар хоол идмээр байна гэж бодох чинь айгүй хүнийг ядрааж байгаа байхгүй. Тэгээ хүн хиймэл оюунд улам ингээл дасаал баг юу идэхээ хиймэл оюунаар шийдлээ. Чи хөгшөө нэг мандаа нэг гоё
юу идмээр надад нэг бодож байгаа гоё хоол захиалаад өгөөч гэл. Амар биш юм манайха. Би зөвхөн бодсон чинь атаархчлаа. Ирээдүйд амьдарч байгаа хүмүүс ерөөсө хоол юу идэхээ чи нэг гоё л хоол захиалаад өгмөрөө. Тэгээд нэг хоол захиалга над таалагдахгүй байна гэл. Шүүмжлэн шин ирэхлээ ш. Яа, амар болох юм байна. Тэгэл би ярмаарг байх юм. Чи миний хоолгоор наадахтайгаа нэг яриад гаж надаа айгу ядаргаатай. Юу ярьснаа надаа хэлжээрэй гэж хэлэхэд байна ш. За ер нь бол тун утгагүй эйжентүүд одоо бидний амьдралд нэвтрэгч байна. Тэрний нэг нь Google Gemini Spark гэдэг юм эйжент их төгсөн байна. За Арина ёо амрын нуруу хүүт даачлаа гинэ. Төрөний тэр Ruth Dodsworth гэдэг бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн тухай ярьж ах шиг байна. Манай Арина аимшигтай юм аа. Дохиун хэдэн онд амьдраад байна Жапан гинэ. Арина хааха нэг мэдсэн чинь яасан их шоуддгийг ингээд данснаас мөнгө гаргаж өгөхөө байцсан байх үдэ. За том магадaltaй шүү дээ. Бид нар сүүлдээ одоо яха болчих шít. Өөртөө итгэхээ болж шít. За тиймдээ одоо ингээд James Spark хэлж яхахыг бодоход нэрэл би их зарцуулаад байгаа юм шиг байна. Гэл тэгэл үгэнд нь ордог болох байхаа. За Southampton ярьсан, Орс ярьсан, Трамп ярьсан, Габи Гонзалес ярьсан, Бруклин Бекхэм ярьсан. Монгол улхны 100 эрхмээр орсон өвөр монголчууд цөөхөн бидгийг санаад байна. Гэхдээ ямар ч гэсэн орж исэн. За миний мэдхийн 2-3 хүн орж исэн. Дуучин Тэнгэр билүү те. Тэр орж исэн шиг санаж байна. За тэгэд нэг орж исэн хүн болохоор за би хараад Боржгон гэрэлт гэхэд манай Монгол улхны 100 эрхмээр орж ирснийг эрхэм байгаа. За тэр хүн чинь ер нь нэлийн алдартай тийм зохион бүтээдэг эрдэмтэн юм а да. Тэгэд эрдэмтэн энэ гэрэлт нэг юм Минт цай гэдэг бүтээгдэхүүн гаргасан юм байлээ. Та нар сонссон байж магадгүй Минт цай гэдэг. Тэгээ энэ Минт цай өвөр Монголдо бол жилдээ нэг 5 тэрбум төгрөгийн эргэлт хийдэг нэлээд тийм алдартай гарчиж байгаа юм цай байгаа юм байлээ. Тэгээд энэ Минт цай ийм усан болор гэдэг энэ гэрэлт гэдэг хүний гаргаж авсан нэг тийм бодистой. За тэр нь бол цусны өтгөрлийг бууруулна. За олон төрлийн тийм давуу талтай тийм цай юм шиг байгаа юм. Тэгээд энэ цай Монголд ороод ирсэн. Та худалдаж авах боломжтой юм билээ. Утасны дугаар 8878 1112 гэдэг дугаараар та шууд захиалаад Минт цайг авах боломжтой шүү. Мэддэг нэг нь угаасаа мэдх юм билээ. Нэг реклам бол бүр зайлшгүй хэрэггүй баг. Минт цай Монголд ороод ирсэн. Тэгээд захиалж авах бол 8878 1112 гэдэг дугаараар залгаарай. За би одоо тэгтээ AI-аар темплейтээ гаргаад аялал төлөвлөгөөг хоног өдрөө вариантаа өгвөл зардлаач тооцоолаад AI-г амьдрахгүй болоод байна. Ер нь AI-г амьдрахгүй болчиход байна. Бүх юмыг AI-аар хийж байна. Тэгэд бас ингэж цааш шинээр AI-тай ярихаас илүү хуучин би ашиглаж исэн AI-аар л үргэлжлүүлж ярихгүй бол ингээд би нэг AI-тай ChatGPT ч юм уу ярихаараа намайг илүү таньдаг болчиход байхгүй. Миний өмнө юу ярьж ирснийг мэддэг болохоор тэгээ цааш шинээр биш яг энэ харилцсан AI гэдэг бол миний хувьд айгүй чухал үн цэнтэй юу юм бэлээ л дээ. Одоо юм бүтээл болох юм бэлээ. Тэгээ шууд одоо байгаа AI-аас хараад болж эхэлнэ. Эхэлж штэ. Тэгэл AI айжгаар яг энэ миний ингээд надтай харилцаж явсан AI надад илүү үн цэнтэй болоод тэрнийхээ төлөө баг илүү их мөнгө төлдөг болоод явах юм шиг байна да янз нь. За ямар ч гэсэн ингээд трендээ өнөөдрийн тренд дуусгая. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй манайхаа. Баярлалаа.